Дуучин хүүхэн Антон Павлович Чехов. Тэр дуучин хүүхнийг урд үзэгсэлэн төгөлдөр хоолой сайтай залуухан байх тэр үед шохоорхон таалагч Николай Петрович Колпаков нэгэн өдөр ирж тэдний цуслангийн сэрүүн тасалгаанд орцов. Байж ятсан бүгчим халуун шатаж бай. Дөнгөж сая өдрийнхөө хоолыг идэхэд муудчихсан портвейн бүтэн шилээр нуучихсан Колпаков өөрийгөө хэвийн байдлаас өөрчлөгдөж биеэ сулхан байна гэж боддсов. Хоёулаа явж суугаацгаар халуу татахыг хүлээж ядан уйдгарлаж сууж байсан ажээ. Үүдний нөрөөнд гинт хонх дуугарсанд бошинзоо тайлчаад шаахаа өмсчихсэн сууж байсан Колпаков үндэсхийн хараж паашаа руу яхаа мэдэхгүй ширтлээ. Шуудан чин болов? Эсвэл найз минь байлгүй дээ гэж дуучин авгаа хэлв. Колпаков паашийн найзаас ч гэсэн шууданчаас ч гэсэн зовдөггүй боловч юу ч гэсэн яаж мэдэх вэ гэд хугацаа тэврээд зэрэлдээх нэгэн таслаанд оржээ. Пашиг гүм очиод хаалга нээтэл шууданч биш, найз нь ч биш. Харин ямар нэгэн үл таних залуухан үзэгслэн төгөлдөр янзлаг аятайхнаар хувцалсан байдал төлгөн нүдэнд дулаахан тийм нэгэн эмэгтэй босхон дээр зогсож байсанд их гайхжээ. Үл таних тэр эмэгтэй царай цав цагаан борчгосон. Өндөр шатаар өгснөх болов гэмээр амьсгадан ухалж байв. Та юу гэвэ? Гэж Пашин асуухад тэр авхай хариуд нь нэг хэсэг юу ч дуугарсангүй. Тасалгаанд нь орж ирэнгүүт ийш тийшээ баахан эргэлдүүлэн ширтсээр ядарсан ч юм уу, аль биеийн тааруухан байгаа ч юм уу гэмээр зогсох чадалгүй мэт суучаад ямар нэгэн юм хийх гээд байгаа юм шиг болон цайрсан уруул нь хөд хийж ядна. Танайд миний нөхөр бий юу? Гэж асууснаа өөлж улаачихсан том нүдэ Паша руу эргүүлэн ширтэв. Юуны чинь нөхөр? Гэж шивнэн хэлээд самдарч айсандаа болоод бүх бие нь хүүтэргэж юу нөхөр вэ гэж давтан асууснаа чичирч салганах болов. Николай Петрович Колпаков гэдэг миний нөхөр гэхэд хатагтай минь үгүй байхгүй би тийм ямар ч нөхрийг танихгүй гээд хоёулаа минут хэртэ дуугүй байцгаав. Үл таних тэр эмэгтэй сэтгэлийнхээ донслоог дарах гэж хэд дахин амсалаа хурааж байж алчуураараа цайрсан уруулаа таглан нарцсан болов. Паша түүний өмнө ургаа юм шиг хөдлөлгүй сандран твдэн байхыг нь гүлрэн ширтсээр мөлийн зогсож. Та тэгээд миний нөхрийг энд байхгүй гэж байгаа юм уу? Гэж нилээд ёчтойхон дуугаар игдүүтэйе инээмсэлдэж асуухад. Та хэнийг юу гэж асуугаад байгааг чинь би мэдэхгүй байна гэжээ. Та чинь яасан шинжгүй бузар муухай жигшүүртэй ой гутмар хүн бэ? Гэж гүвтэн өгүүлснэ Пашиг үзэн ядаж дурам гудсан бололтой ширтээд. Тийм ээ. Тийм ч үз. Таач бузар амт юм да. Ингэж хэлсэндээ би туйлын их баярлж байна шүү. Гэхдээ нь тэр уурлангүй хар нүдтэй нарийнхан цагаан гартай авгай ямар нэгэн бузар муухай санаа агуулад байгаа бололтой гэж Пашад санагдаж байхын зэрэгцээгээр өөрийнхөө манцгар ягаан хазар хамрынхаа цоохор өөдөн самнаж болдоггүй дух руугаа унжуулсан шан хүсийг бодхоос бас ичсэн хүрч байв. Хэрв тавиагүй дух руугаа үсээ янзлуулаагүйхэн туранхай шиг байсан болж дэлгэмгүй байдлаач нууж болох байлаа. Ингиж чи их айж ижилгүйхэн тэр үл мэдэх авгаа өмнө нүүр бардам зогсож байх байлаа гэж бодож байтал нь миний нөхөр хаа байна? Гэвч энд байна уу үгүй юу надад ердөө падгүй хэрэг. Танд хэлэхэд тэр хүн их мөнгө үрээд одоо түүнийг баривчлах гээд байгаад байгаа. Ийм хэрэг таал хийсгэх шүү дээ. Гэд тэр авгаа босож сэтгэлэн догдолж тасалгаа дотор баахан явлаа. Паша гайхчихсан. Айснаасаа болоод учрыг нь олохгүй байлаа. Өнөөдрийн дотор олоод түүнийг баривчлах болно доо гэж хэлээд тэр авгаа нь уйжигнахад доромжлон игдүүцсэн хорслын дуу илэрч ийм муухай хэрэгт хүргэсэн хүнийг би мэдэж байна л да. Бузар муухай, шившгийн хог, бие худалддаг адгуус. Гэд зэвүүн хүрснээсээ тэр авгаа хамраа химсайлган натруулж амаа мөрилгаад би ч чадлагүй хүн. Муу навшин юм чи сонс. Би бол чадлагүй хүн. Чи бол надаас давуу хүчтэй хүн. Тэгэхдээ намайг миний хүүхдийг харж үзэх газар бий. Тэнгэр цүмийг нь хараад байгаа юм шүү. Тэнгэр шудрах шүү. Үйсэн нулимсны туслын тоогоор нойргүй хонож байсны минь тоогоор чамаас хариу төлөөсийг нь авна да. Гимээ амсах тийм цаг чамд тохиолдно би. Тэгэхээр чи
Миний үгийг санахгүй. Гэд дахин үг дуугүй болцгоо. Үл таних авгааг хурууга бацлан ногчиж ийш тийшээ явж байхад Паша түүнийг яг ширцээр ямар нэгэн айгүй хэрэг гах гээд байна уу да гэж ойлгож үл ядан байснаа. Хатагтай минь би юу ч мэдэхгүй байна гэж хэлээд гинт уйлжээ. Битгий худлаа хуураад бай гэд Пашаг хорссон харцаар ширв татаж. Би цүмийг нь мэдэж байна. Аль хэдийнээс чамайг мэднэ шүү дээ. Сүүлийн сард тэр хүн танахаас гахаа болсон. Өдөржин танайд л байдаг болсон шүү дээ. Би мэджил байна. Гэхдээ за тэгээд яах гээвэ? Түүгээр юу болох гээд байгаа юм бэ? Би хүн орж ирэхийг хорвилдөггүй. Манад олон хүн ордог юм. Тэр бол дурын хэрэг шүү дээ гэхдээ. Шамшигдэл сүйтгэлд орчоод байна гэж би хэлж байна шүү. Албан газрын мөнгө үрж шамшигдуурчихсан байх шүү дээ тэр чинь. Ямар гайхав вэ? Чиний гайгаар хэрэгтэн болохыг тэр шийдэж дээ. Гэд Пашийн их зурд нь пол зогсоод айхтар шийдэмгий дуугаар. Чи сонсол да. Чи хүний уур хүргэх зориг тавиагүй юм бол эмэгтэй хүний нинжин сэтрэлийг бодууштай байна. Тэр чим ихнэр хүүхэдтэй хүн шүү. Хэрв түүнийг шүүж таслаад цүлчих юм бол би хүүхдүүдтэйгээ өсөж өгөх хэрэг болно шүү. Үүний учрыг ухаж байгаа биз? Үүний зэрэгцээгээр түүнийг ч гэсэн биднийг ч гэсэн гуйланчлал гудамжшгаас мөнгө л аврах юм шүү дээ. Хэрв би өнөөдөр 900 рубль аваачаа түлжихвэл тэр ч суллагдчихл байгаа юм. 900 рубль яй да. Гэхдээ юуны чинь 900 рубль вүлээ? Гэж Паша намуухнаар асууснаа. Би мэдэхгүй. Би аваагүй шүү гэжээ. Би танахаас 900 рубль гуйгаагүй байна. Танад мөнгөч байхгүй биз? Таны мөнгөч надад хэрэг алга. Би өөр юм хоргоох гэж байна. Эрэгтэйчүүд бол чамархуу ийм хүүхнүүдэд үнэт зүйлсийг бэлгэлдэг үлээ. Чи миний нөхрийн бэлгэлсэн юмыг игүүрж өг. Гэхдээ хатагтай минь манад ирдэг хүмүүс надад ямар ч эд агуурс бэлгэлээгүй шүү. Гэж Паша гаслан учрыг нь ойлгож эхлэв. Мөнгөө яачихсан бэ? Тэр чинь миний хийг, хүний хийг өөрийнхийгөө үрж гүйцэж. Энэ бүх мөнгийг яадаг байна? Би гоё таныг сонсож үзээч. Үгүй. Би танд зөвүүн минь хүрээд айгүй нилээд юм ясчих шиг байна. Үүнийхээ уучлалыг гуй. Та намайг үзэн ядах байх гэдгийг чинь би мэдэж байна. Гэхдээ танд өрөвдөх сэтгэл гэж байдаг бол байдлыг минь үзэлдэ. Авсан тэр юмаа өгөөч гэж танд мөргөе. Гэхдээ хи гэд Паша мөрөө хавцсгийж. Бурхан зааж өгнө вэ? Тэр хүн надад юу ч өгөөгүй юм шүү. Өгсөн бол би дуртай яйгүүлэх юм а. Үнэн шудрах сэтрэлийг минь үнэмшилтэй гэжээ. Дуучин хүүхэн бачимдан. Тэр хүн надад 2 юм ачиж өгсөн юм бэ шүү. Таныг авбал би үгүй л дээ. Гэд гоёмсог жижиг хайрцгаасаа нэгийг нээж түүнээсээ артан бугуугч бадмаараг шигтлээтэй бөгж гаргаж. Майлда та гэд айлчин авгаад өгөв. Тэр авгаан царай чичрэнхэн хялуухын намайг доромжигж байна гэж санав. Та юу өгөөд байна? Гиснэ. Би юм хайрлаач гэж гуугаагүй. Миний нөхөр болсон тэр муу золгүй хүнээс шолон сорж явсан. Чухандаа таны юмч гэж болохгүй тийм юмыг би айлдээд байна. Пүрв гарах удал дээр таныг миний нөхөртэй хамт байхыг би харсан. Тэгэхдээ та ингрийн үмит зүүн чимэг бугуугч зүүж явсан билээ. Битгий нүдэн дээр минь ариун цэвэр амтан болох гээд байгаарай. Юмыг минь л өгөөдөх гэж сүүлчийнхээ удаа хэлье. Өгөх үгүй юу гихтэн Паша. Бурхан минь, та чинь яасан хачин хүн бэ гэж дургүн хурч гоморхож эхлэв. Нэрэ, таны Николай Петровичаас энэ бугуугч бүгж хоёроос өөр юм авснаа би л мэдэхгүй байна. Надад амттан бялуу бов авчирч өгдөг байсан даг. Амттан бялуу бов гинэ гэж үл таних нөгөө химэгтэй бурамчхан игдүүтэйе муршиснаа. Гэртээ байгаа хүүхдүүдэд идэх юм юу ч үгүй байтлаа энд амттныг авчираад байдгийн байх нэ. Та ир юмыг минь игүүлэхгүй гэж байна уу? Гэд хариу хэлэхгүйд нь гайхшаа тасарч гүлрэм минэрсээр сууснаа. За тэгвэл яайч гэх вэ дээ? 900 рубльч би олж чадахгүй байна. Тэгэхээр Колпаковч өгөх нь байна. Би ч гэсэн хүүхдүүдийнхээ хамтаар бас өгөх нь байгаа. Энэ муу завхаа хүүхнийг алчих уу? Өмнө нь өвдөг нугалан сөгдөж гуйх уу?
Гэд тэр авхаа ачуураар нүрээ таглан ихэр татаж "Би гуйж байна танаас" гэж уйлгнан хэлснэ. "Таад миний нөхрийг хүний төрхийг нь алдуулж, гарыг нь хоослууж гүйцсэн шүү. Та түүнийг өрөвдөх сэпэлгүй гэлээч хүүхдүүдийг нь бодооч. Хүүхдүүд юунийн буруутай байх вүлээ танд?" Гэхэд нь Пашийн сэтгэлд тэр өссөн жаалууд гудамжинд өөрсдөө зогсож байгаа шиг нүдэнд нь үзэгдэх шиг болж тисэж чадалгүй бас өөгчгчээ. "Би тэгээд яах юм бэ хатагтайгүй" гэж хэлснэ. "Та намайг завхаа банзал гэд бас Николай Петровичийн толгойг нь эргүүлэн сүрүүлчихсэн гэв үү? Бурхны өмнө чин үннэ. Үнэмшүүлэн танд хэлэхэд би ердөө тэр хүнээс ямар ч ол зашгийг хүсэж байгаагүй шүү. Манай дуучдын дотроос ганцхан Майтиг ихчил арай юмтай баян хар хүнтэй байгаа юм. Бусад бид цөмөөрөө талхнаасаа эхлээд Каваса хүртэл хувааж идэж амьдарцгаадаг юм. Николай Петрович бол ээлдэг зэлдэг ааштай, их боловсралтай, тийм сайн нэртэй шүү дээ. Тэгээд би танилцаад тэр хүн манайхаар орж гардаг болсон юм. Бид тийм хүнийг цаашаа гихийн аргагүй үлээ. Би юмаа л айл гэж байна. Юмыг минь өгөөч. Би өөлж байна шүү. Мөргөж байна шүү. Би өвдөг дээрээс өгтөх үү? Тэхүү хөөе" гэж тэр авгаан хэлэхэд Паша айснасаа дуу ардан гараа саруулзууллаа. Тэгээд тэр үзэгсэхинтэй сайхан цагаан хүүхэн чухамдаа театрт тоглож байгаа юм шиг ингэж өвдөг дээрээс өгдөг гэж байгаа явдад бол өөрийнхөө давж байгаа багтлыг илэрхийлэн өөрийгөө дээш нүргэж "Дуучин хүүхэн намайг басанжилж байгаа хэрэг шүү дээ" гэж бодоод "Би танд эд агуурс өгье л дээ" гэд нулимсаа арчин ийш тийшээ займан яваад "Авалтаа та. Энэ бол Николай Петровичийн өгсөн юм огт биш шүү. Надад өөр хүмүүс өгсөн юм шүү. Май дуртайгаа аваарай" гэд Паша дээдхийн хайрцгийг нээж алмаз чулуун шихгрэтэй ингрийн чимэг зүү, шүрэн хилхээ бас хид хідэн бүгж бугувчиг гардаж цүмийг нь тэр авгаад "Авалтаа. Авдаг л бол авахыгаа авчээ. Таны нөхрөөс би ямар ч ашиг олзоосонгүй лээ. Мэ авалтаа. Юмжиж баяж" гэж хэлснэ. Өгдөг сүгдэн сүр бадруулж доромжлох гэсэнд нь хорсоод "Үнэхээр сайн санаж авдаг. Хууль ёсны гэргийн юм бол нөхрөө дэрэгдээсээ холдуулахгүй бариад байх байсан бизээ. Би түүнийг чинь нааш иргэж дуудаагүй. Өөрөө л наалтаж ирсэн шүү дээ." Гэхэд нь тэр авгай өнөөх өгсөн юмыг нь нулимс бүрхсэн нүдэрээ харж "Харин энч бас гүйцэдгүй байна л да. Энч 500 рубльч хүрэхгүй зүйл шиг байна" гэв. Паша ухсгийн хайрцаг онгоолгоод артан цаг, артан товч янжуурын хайрцаг гаргаж өгөөд "Нэгжээд үтсэн ч болно. Надад одоо өөр юу ч алга" гэж алгаа дэлгэнхэн хэлв. Тэр авгай шүүрс алдан гар нь чичиргэнсээр авсан юмсаа ачуурт цуглуулж аваад нэг ч үг дуугарсангүй ядаж толгоогооч тохилгүйгээр гарч чадав. Зэрбэлдэх тасалгааны хаалга нэгдэн Колпаков орж ирээд нүдэнд нь нулимс цэглэн чигсэн ямар нэгэн гашуун юм амтхин идчихсэн юм шиг толгоогоо сэгсэрсээр царайн цонхиж зэвийчихсэн байг. "Та надад ямар эд агуурс өгч эрдэн чимэг зүүлээд байсан бilé? Хизээ тэгж зүүлгээд байлаа гэдгийг би танаас асууя" гэж Паша бууж гарав. "Эд агуурс. Яах юм бэ? Эд агуурсаар" гэж Колпаков толгоо сэгсрэн бувтанж "Бурхан минь. Чиний өмнө тэр минь уйлж басамжлуурж гинэ" гэхэд нь "Би асууж байна шүү хүү. Надад ямар үнэт эд зүүлгээд хэрэглүүлээд байлаа та чи" гэж Паша хашгичв. "Бурхан минь. Тэр чин горим дэглэмтэй, ариун багтих дэмхтэй шүү. Тэгээд ядаж энэ муу хүүхний өмнө бас өвдөг сүгдэг гэсэн гинэ. Би чамайгаа ийм юмд ч хүрэгчих гэжтэй. Надаас л уржтэй" гэд Колпаков толгоогоо бацлан барьж гаслах. "Би өөрийгөө ингүйсэн бурууг өөртөө хизээж уучлахгүй. Зайл надаас. Холд муу юм чи" гэж гарын чичирнэ дурм гутсан байдлаар Пашаас ухран холцоор "Яалаа гинэ. Тэр минь өвдөг сүгдэх гэсэн гинэ. Хиний өмнө тэр вэ? Чиний өмнө гинэ. Бурхан минь." Колпаков түргэн гихч хурцлаад Пашаас холцоор үүдэнд тулаад гарч одлоо. Паша уйлан чарлсаар унан тусч халуун дээрээ өгчихсэн юмстаа одоо харамсаж маш их гомдолтой хэрэг болжээ гэдгээ мэдлээ.
Бас 3 жилийн өмнө нэгэн худалдаачин хүн яагаад ч үгүй байдгийн зөндөө нүцсэн явдал бодогдоод бүрч чангаар уйллаа.